guys. За өглөө өрөөний мэндийг хүргэе. Тэнгис биш топ тоглогчид YouTube суугт давтай морилцгоо. За намайг Тэнгис байна. Маш гоё чай өдөрсөн. Тэгээ чай уунгаа өнөөдөр хэрхэн өөрийнхөө бодлыг удирдах сурах вэ гэдэг тухай хичээлийг үздэсгэе. За энэхүү хичээл маань хэнд хэрэгтэй вэ гэхлээр хэрвээ чи маш өндөр стресстэй орчинд ажилладаг чиний амжилт, аз жаргалын төвшин, чиний одоо байгаа байдал тийм ээ, чиний гараас гаргаж байгаа зүйлээс хэрвээ шалтгаалдаг бол бизнесмен гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаарт магадгүй уран бүтээлийн талын хүмүүс гэж болно тийм. За эсвэл борлуулалтын салбар бол шууд тэр чигээрээ байж. Хэрвээ тийм зүйлд явдаг хүн болвол энэ бичлэг маань чамд нөр их туслалцааг үзүүлэх болно. За яагаад гэх юм бол өнөөдөр бүгдээрээ чиний өөртөө суулгаж болох хамгийн үн цэнтэй чадваруудын нэг болох бодлоо удирдах гэдэг чадварын тухай ярилцах гэж байна. Бид нэр суралцах гэж байна. За намайг Тэнгис гэдэг Америкийн нэгдсэн улсад ажиллан амьдарч суралцдаг залуу байна. За тэгээд миний хувьд бол энэхүү ур чадвар маань бас хамгийн том ололтуудын нэг байсан. 10 жилд өсвөр насны хүүхэд байхад, их сургуульд хүртэл байхад ер нь бол бас өөртөө суулгаж чадаагүй ур чадруудын маань нэг борлуулалтын салбар руу орж ирсний дараачихаас надад сууж эхэлсэн, суумагцсан миний амьдралын бүх хэсэгт нөлөөлж ямар гайхамшигтэй ур чадвар байсан юм бэ. Энэ бүх хугацаанд хүний амьдралын бүх зүйлийг шийддэг зүйлсүүдийн нэг шийддэг ур чадвар байсан байх шүү дээ гэдгийг бол ойлгосон. Тэгээд энээс цаашаа бол үнэхээр миний амьдрал дахиж хизээж хэвэндээ байхгүй гэдгийг бол гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь бол яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө бодол гэдэг бол бүх зүйлийн үндэс байдаг. Бодол гэдэг бол чиний мэдрэмжийн эхлэл, чиний үйлдэлийн эхлэл, чиний үгний эхлэл, чиний сэтгэлгээ харах үндсэгний эхлэл байдаг. Хэрвээ бодлоо удирдах чадахгүй байгаа бол бодлоо анзаарч сураагүй байх юм бол маш хэцүү байх болно. Ямар сайхан сэдвийн талаар ярьж байгаа юм бэ? Тэгэд бүр ингэж баярлаад штэ би. Үнэхээр үн цэнтэй зүйл гэдгийг нь мэдж байгаа болохоор тий. Бүр цаанаас ингэ миний сүнс бүр ингэ cheerful тий. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр тийм байх нэ. За нэгдүгээр, за хоёрдугаар гэх юм бол тэг болгочих. Тэг. За хоёрдугаар гэх юм бол бүх зүйлийн үндэс болоод зогсохгүй ерөөсө бүх зүйлийн үндэс болдог гэдэг үгний цаана л асар их зүйл нуугдж байгаа юм л да. Асар их зүйл хилээд өгчөж байгаа. Бүх зүйлийг амьдралчин байгаа бүх зүйл чиний бодлоос эхлэлтэй байсан. Хамгийн анх чи бодсон болохоор тухайн зүйл гарч ирсэн байна. Тэгэхээр чи бодлоо цэвэр ариун байлгах, бодол руугаа бохир зүйл оруулахгүй байх, өөрийнхөө бодол руу зөв хүнийг нэвтрүүлэх, тийм ээ? Зөв ном сурах хүчиг, зөв зүйлээрээ өөрийгөө цэнгэлнэ гэдэг бол бүр чи хувь заяагаа шийдэж байгаа үйл байгаа. Тийм ээ? Одоо хогийн зүйл оруулаад тий ингээл яах юм бол ерөөсөө чи амьдрал руугаа тэр зүйлсүүдийг дуудаж байгаа гэсэн. Зөв сайхан зүйлийг оруулаад зөв сайхан зүйлсүүдийг хилээл яриад бодоол байх юм бол чи нэгэн ёсны удирдах чинь гэсэн үг шүү дээ. Тэгж чадах юм бол ерөөсөө л тэр зүйлс чамайг олдог.
хангалуун байдал, аз жаргал, эрүүл мэнд, хүндлэл, хайр, уучлал, тийм ээ. За одоо өөрөөсөө юмнуудыг хүнд чи 9 жорол хүсэж байгаа зүйлс байгаа шүү дээ. Тэр болгоныгоо чи хүсэж явах юм бол дуудаад. Тухайн зүйлс надад аль хэзээ байдаг гэж өөртөө хэл. Би бол аз жаргалтай. Би бол асар аз жаргалтай. Би хувь заяатай хүн. Би өргөлж аз намайг олж идэг хүн. Гэд хэлээд. Тэгээд чи тийм болдог. Тэр зүйл чамайг олдог. Тэр зүйлийг чи өөрлөгөө татдаг. Тэр зүйл лиг чи бүтээж эхэлдэг. Чи өөрөө тэр бодол руугаа оруулаад ингээд дуудаад амаараа хэлээд байна гэдэг чинь тухайн зүйлийг чи бодит амьдрал руу ам өгж яриад байгаа байхгүй. Амаараа чи уруулаад байгаа гэсэн. Йоо тий. За юу хэлэх гээд байгаа вэ гэхээр ихээр нэгэн ёсны хүссэн амьдралаа бүтээх, хүссэн зүйлээ өөрлөгөө дуудах, хүссэн хүмүүстэйгээ ойрхон байх гэдэг ийм амархан баг. Амархан баг. Тэ энгийн зүйл байдаг. Уучлаарай. Амархан гэхгүй юм шүү. Энгийн юм багтах. Тэнийг хүч ойлгож болох үз. Амаараа чи шууд хэлнэ гэдэг бол бас амархан л юм л да. Тийм. Тэгэл дуудчихдаг. Болвол тийм ээ. Тэгтэл бас арай бас тийм юу биш ээ. Арай бас тийм яг амархан зүйлч бол бас арай биш байгаа. Жохон ойлголт хэрэгтэй. Жохон өөрийгөө чагнах ор чадвар хэрэгтэй. Яг тесэрхээд ирж байгаа. Яг ингээд дийлхээ байгаад, яг ингээд төвчөө байгаад хэлж байгаа үе дээр өөрийгөө чиглүүлж сурах хэрэгтэй юу? Чи тэгж чаддаг байх юм бол ерөөсөө л авраг. Тэгтэл хүмүүс ингээд яг шансыг шаардж байгаа, яг өөрийгөө удирдах хэрэгтэй. Яг л нөгөө тэр бодлогоо зөв чиглүүлэх ёстой мөчтөрөө алддаг. Тэгж чадахгүй болоо хайчдаг байхгүй. Тэр үед чи яг шидэт зовоод би чадна. Би бол авраг, би бол авраг. Би бол саятан. За магадгүй би эрүүл мэндтэй. Би эрүүл сарвал ухаанлаг хүчтэй. Би дургуулам. Юу гэдгийг те? Тэгж чадах юм болвол үнэхээр тэрнийхээ шагналыг чи авч чаддаг. Тэр л хамгийн чухал байна. Тэгэхээр одоо ерөөсөө юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ ур чадварыг суулга хамгийн нэгдүгээр чи өөрийгөө танд сурах хэрэгтэй. Бодол чинь хаана байгаа юм? Хүн бодно гэдэг нь юу гэсэн үг вэ? Бодлоо чиглүүлэх тэр булчин хаана байгаа гэдгийг энэ дотогшоогоо одоо өнгийгөөд анзаарах хэрэгтэй. Миний хувьд бол бараг 20 гаруй жил. Бараг одоо 23 жил. За 22 жил ч юм уу те. Би одоо 24-тэй л дөө. 22 жил шахуу би яаж энэ тухай ингээ анзаарахчгүй явсан баг. Тэгээ багаар сэрэл хумсрын ингээ бодлоо жоохон өдөрдөж чаддаг болол тэгээд одоо амьдралд гарч ирж байгаа үр дүнгууд маань бол гайхамшигт. Амьдралдаа бүтээж байгаа харилцаанууд маань миний эрүүл мэнд гоо сайхан өөрийгөө дөвлөх гэсэн гэгүм шүү. Үнэхээр зүгээр бодит амьдрал дээр харж байгаа үр дүнгууд гэсэн үг. Тэ? Одоо борлуулалтынхаа салбарт би одоо Америкийн үндэсний хэмжээнд танигдах нь ч хаашаа. Одоо жагсах тийм ээ топ борлуулагч болж чадж байгаа байхгүй. Энэ ердөөсөө л би 100% бодлоо удирдсан. Энэ ердөөсөө л би 100% зөв өнцгөөс хэцүү өдрүүдийг харж чадахгүй байгаа үедээ би бууж өгөөгүй шалтгаан маань, бууж өгөөгүүд маань тусалсан зүйл маань би бодлоо удирдсан байхгүй. Тэр өдрүүдэд. Тийм л баг. Тэгэхээр үнэхээр чи хүнд хүчээр ажил хийдэг, амьдралын дундор явж байгаа залуу
Магадгүй борлуулалтын салбарт нэг ялангуяа байгаа болвол тийм ээ, нэгдүгээр бусад ингээд бас тийм стресстэй ажил хийдэг, ингээд нурж унахад бэлэн байдаг ч юм уу тийм. Ийм болвол үнэхээр энэ ур чадвар чамайг аварнаа. Тэгэд зөвхөн тэр ажлаас чинь авраад тэр ажил чинь чамайг амжилттай болгоод зогсохгүй нэгдүгээр, хоёрдугаарт амьдралын чинь бусад бүх хэсгийн амжилтынх нь үр болно. Яагаад тэгж хэлж байгаа? Өвчин зовлонтой байдаг хүмүүс юу гэдэг? Амнаасаа л тэрийг гаргаад идэг. Амнаасаа тэрийг захирч чадахгүй гаргаад байна гэдэг чинь бодлоо удирдах танд сураагүй, энэ ур чадвар суугаагүй байна гэсэн үг байдаг. Тэгвэл ямар сайхан юм бэ гэж энэ сайхан сэдвийн тухай яриа суучих гэжтэй нэр бүр баяр төрөөд бүр ингэ ойлгох гэдэг шүү дээ. Ямар гоё юм бэ гэдэг. Come on man. За нэг тиймэрхүү байх нэ. Тэгэл тийм. Эрүүл сарвал цаваас ирэхлээр сайхан оюун ухаантай байгаа тийм. Би хаана ингэ чанга хатуу байгаа хүмүүс юу гэж боддог вэ гэхээр бодлоо удирдах чаддаг, арчаагүй, шээс царайлсан юм боддоггүй. Ерөөсөө л өөрсдөө би хүчрэхэг, би эрүүл сарвал тийм. Магадгүй тэрний эсрэг зүйлийг бүр боддогчгүй тийм хүмүүс тийм байдаг. Энийг ур чадвар болгож бүр ингэж тийм суулгаагүй ч гэсэндээ одоо ингээд цаанаасаа хүчтэй одоо энэ ухамсартай цаанаасаа бүр ингээд манай эмээ зэмээ шиг хүмүүс одоо байна л да. Тийм ээ. Тэгээд одоо манай эмээ ч гэсэн энэ чадварыг яг тусад нь ингээд сурах юм бол амьдралынхаа бусад хэсэг дээр ч гэсэн амнаасаа эсрэг юм гаргахгүй бодлоо удирдаад эсрэг юм бодохгүй тийм ерөөсөө болон бүтэн чадна гээл яваад ах байхгүй. Тэгээд яг тэрнийхээ ч дагуу сайхан үр дүнгуудыг харна. Окей. За тэгэхээр энэ бүхэн хаанаас эхлэлтэй вэ гэхээр ерөөсөө чи бодол гэдэг бол бүх зүйлийн эхлэл юм шүү гэдгийг ойлгохоос эхлэлтэй. Энийг ойлгож харж таньж сур. Бодлоос чинь ямар их зүйлс эхэлж байна. Амьдрал чинь байгаа сөрөг болон эерэг бүхэл зүйлс хэрхэн бодлоос чинь бас гарч ирсэн байна вэ гэдгийг олж хар. Тийм байдаг. Чи өөрөө амьдрал руугаа дуудсан байдаг. Тэгээд тэр зүйлс чинь чамайг олсон байдаг байхгүй. Гайхамшигт. Ямар ч юм шиг бас тий. Өвгөч. Амьдрал чинь тийм юм байхгүй. Ерөөсөө л чи чинь асар их хүчтэй хүн штэ. Ерөөсөө л амруугаа юу дуудаад байна. Тэ тэгэхээр ерөөсөө амьдралдаа байлгамааргүй байгаа одоо зарим зүйлс мөсүүдийг бол ерөөсөө бүр дуурахч хэрэггүй. Миний хажууд хэн нэгэн тийм үг дуурахад тэр хүн шууд миний амьдралаас гарч явдаг. Ерөөсөө л хамгийн анх хүнтэй ингээл танилцаал тэ ажлын газрын хүмүүс шүү юм. Тэгэл амнаас нэг ийм үг ингээл сонсонгод энэ хүн ямар хол байна вэ гэд шууд л ингээд шууд амьдралаас гаргамаар санагддаг. Тэгээд ер нь бол гаргадаг. Тэ. Тэгэхээр зарим хүний хувьд бол ерөөсөө энэ зүйл чамд одоо байгаа юу гүй юу гэдгээс хамаарат бүр чи ингээ те хүнтэй ярилцчих хэмжээгүй байж ч те зарим боломжоос бол ингээ өөрийгөө аваа гарчдаг гэсэн. Холдуулаа явчихдаг. Тэгэхээр яагаад тэгнэ гэж те. За тийм байна. За хамгийн ихний ойлгох зүйл маань бол бүх зүйл бодлоос эхлэлтэй гэдэг нь байх нэ. Энийг чи ойлго. Маш хүндэтгэж анхаарч авч үз. Тэгээд үнэхэр ч тийм байх шүү гэдгийг нь хар. Тэ? Тэгээд чи бодлоо хүндэтгээд эхлэх юм бол дараа нь тийм ээ тэрийг залуурдаад эхэлдэг. Залуурдах бол арай жоохон агсан төвшний юм л да. Чи бясалгал хийх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг таних буюу EQ ур чадвар дээр ажиллах хэрэгтэй. Тийм ээ тэрний дараа бодлыг удирдах айгүй боломжийн болоод эхэлдэг. Би одоо төгс хэмжээнд гарч ирчээгүй л байл та. Гэхдээ